Урьдчилан хамтлаг маань анх 2005 онд бид Хөгжмөжийн коллежийн дөөрийн дуулаачийн гоцлол мэргэжлэр элсэн ороод 2010 онд төгссөн нэг ангийг. Тэгээд суралцж явах хугацаанд бид нар ч одоо 2005 оноос хойш сайхан найз нөхөрлөөд одоо ангийнхаа альва нэгэн үйл ажиллагаанд дөрүүлээ тавуулаа. Анх хамтлаг маань бол тавуулаа байсан. Тэгээд тавуулаа гоё нэг ангийн төлөөлөл гэж байдаг шүү дээ. Тэр шиг сайхан нөхөрлж байсан. Тэгээд альва спорт урлагийн арга хэмжээн дээр ч байдаг юм уу хамт олныгоо манлайлах тийм зүйл дээр одоо бид тав бол нэгдэж ангийнхныгаа урайлж сайхан нөхөрлж байсан. Тэгээд тэр нөхөрлөлөө бид нэр үргэлжлүүлээд 2009 онд манай хамтлагийн гишүүн Ганбаатар анх санаачлаад хамтлаг байгуулъя, тавуулаа гоё хамтлаг болоод цаашдаа уран бүтээлээ хамтдаа хийгээд гоё явъя гэдэг санааг анх 2009 онд гаргаж ирсэн. Тэгээд 9 оны 9 сарын 21 буюу манай Ганбаатар төрсөн өдрөөр анх хамтлагийнхаа одоо саналыг гаргаад тэгээд бид тав анх хамтлаг байгуулагдчихсан. Тэгээд 2009 оноос хойш одоо хүртэл сайхан хамтдаа уран бүтээлээ төөрваад Урьдчилан гэдэг хамтлаг үүсгэн байгуулагдаад одоо 10 жоохон гаруй жилийн хугацааг үзэж байна. Тэгээ 2010 оноос хойш анх уран бүтээлээ төөрөж эхэлсэн байдаг. Тэгээ хамгийн анхны уран бүтээл бол Өнөмөх орон хэмээх одоо хүмүүс маань мэдэндээ манай хамтлагийн хамгийн анхны уран бүтээл. Тэгээ төрийн ширхэлт хөдөлмөрийн Баатар урлын гай сэтгүүлтийн шарвугаан хөгжим үлзий төгсөн үг Өнөмөх орон хэмээх дуу. Та зүрхэнд мөх тэвэтэн нутгийн минь тэр алсад хохрох тэгш дүүрэн тэнгэр Хамтлаг байгуулахдаа одоо pop opera чиглэлээр дуулнаа л гэж боддог байсан болохоос яг pop opera чиглэлээр яг ямар төрлөөрөө дуулахын гэдгийг бол бид нар өөрсдөө тодорхойлж чадаагүй л яваадсан байхгүй юу. Тухайн үед юу гэдгийг нюанс хамтлаг дэлхийд бол элдива хамтлаг гэх мэтчлэн маш олон тийм хамтлагууд бол байсан шүү дээ, тий. Монголд бол классик жим хамтлаг одоо нюанс хамтлаг гэл яг ирч хүчээ авч ирсэн гэдэг. Тэр хамтлагийг дөөрөөрал гадны гоё тэр pop opera дуунуудыг л гоё бид нэр үргэлжлүүлэл яг ах нартайгаа адилхан ингэ дуулъя гэдэг бодолтой л яж ирсэн. Тэгээ энэ бодлого уран бүтээлийн бодлого тал дээр бол манай Анир студийн хамт олон ялангуяа манай Алтан уугийн ах бол яг энэ бодлогыг тодорхойлогдсон байхгүй. Монгол pop opera чиглэлээр уран бүтээлээ төрнө. Тэгээд тэр өөрөө хуучны сайхан уран бүтээлүүд, далаацтай уран бүтээлүүдийг одоо орчин үеийн залуучууд руу бас үлдээх, хүргэх, тэр чиглэлээрээ дамжуулаад гадны одоо зах зээл рүү нэвтрэх гэдэг маш том агуулгал явж байсан л да. Ер нь нэг тийм манлайлагдаг оюутнууд байдаг шүү дээ. Анги дотор ингээл яг тэр хэд юу ярьдаг, тэрийг дагаж ангийнх нь ингэж хуйлэрдэг те. Тэгэл спортын юм дээр болонгос саксны тэмцээн дээр тавуулаа баг болоод орчих жишээний нэг тийм хүүхдүүд байдаг. Тэдний л ялгаа байхгүй нэгээс. Өөрсдөө тодорхойлсон уран бүтээл рүү ороогүй. Зөвхөн хуучны дуунуудыг зарим нэгэн фонограммыг одоо хуучны фонограммыг аваад тэрэн дээр л дуулдаг байсан болохоос яг одоо Өнөмөх орон дээр бол бид нэр дөрвөлээл байдаг. Хамгийн анхны уран бүтээл дээр дөрвөлээл анх Өнөмөх орон дуулж гисэн байхгүй юу. Тэгээ тэрэн дээр бол нэг өгүүлэгдээд гайгүй. Яг хоо нэг хол яваагүй учраас тэр тал дээр бол гайгүй. Манай тэр одоо 5 дахь гишүүн маань ч гэсэн өөрөө хэлдэг. Ер нь бол яг хоо одоо хамтлагтаа байсан бол гэж бас нэг хаяад урагч чийд. Гэтэ яах вэ? Бид тэгээ өөрийнх нь зураг нь тэгээд найз маань бас амьдралаа ботсон нэг талдаа бас ирхэн шиг сан гаргасан. Бидрийг баг байхад одоо жишээ нь нэг хамтлагийн улаан фэн гэж бас байдаг байсан юм байна. Камертон хамтлаг одоо жишээ нь амар фэнтэй те улаан фэнтэй.
одоо Backstreet Boys бол улаан фэнтэй тий бидний үеийн залуучууд бол одоо болтол камертай хамтлаг, намтаас хамтлагийг Backstreet Boys хамтлаг, Westlife хамтлагийг ингээ одоо болтол ингээ гараал өрөнгөд л гэж хүлээж аваад сонсдоо штэ. Сүүлийн үед одоо дэлхий чинь бас ингээд өөрчлөгдөө тий эрчимтэй хувьсаад ялангуяа урлаг ингээд мэдээллийн шугам, мэдээллийн зах зээл маш олон сувгтай болсон. Тэр үед бол одоо нэг телевиз гэдэг юм уу хоёр телевизээ дээр тий тэгэл FM ганц нэг FM тэгэл кассет гарвал нөгөөх нь бид нар чи хуулж аваад нөгөөхөө зогсоож байгаа л үгийг бичиж аваад сонсдог. Одоо бол ерөөсөө тийм байхгүй болчиход байна шүү дээ. Интернетээ ороод зүгээр урьдураа гэж бичингүүт бидний баг үүхдэг бүх юм гарч ирдэг болчиход байна тий. 2009 онд анх байгуулагдаад тэр үед чинь Үнэн мөнх орон, Цагийн аяс, Амьдтай бие бие хайрал гэд нэг дандаа том уран бүтээлүүдийг бид нар барьж авч дуулж яасан байхгүй юу. Тэгээд 2009 онд бид нар тэрийг гаргаж ирсэн гэхэд чинь 2012 он гэдэг чинь 3 жилийн дараа анх уран бүтээлүүд маань хүмүүст ингэж ойлгогдож эхэлж байсан. Одоо бид нар яг Цагийн аясыг гаргаж тавиад Амьдтай бие бие хайрлаг гаргаад явах юм бол яг хүмүүс одоо бол ойлгоно. Манай сонсогчдын, үзэгчдийн бас нэг оюуны чадна арай өөр болчиход байна шүү дээ. Хин ам барьж гин, хин амьд дуулж гин, хин яг оркестртэй чадуулах чадвартай, хин мэрэгжлийнх үү, хин нийтийнх үү гэдэг ингээд манай үзэгч олон бол одоо ялгаад яадаг болсон. Тэгээд бид нар яг хөтэ уран бүтээлээ төрүүлээд хийцсэн юм болов. Нэг ямар ч лсэн уран бүтээл маань нэг 5 жилийн одоо 5 жилийн дараа гаргаж тавьвал тэр уран бүтээл маань яг эд модонд орж явах жишээ нэ байгаа юм болов. Тэгээ анх гарч ирхэд бол ойлгоогүй. Тэгэл бид нар чи 2013 онд анхныхаа бие даасан тоглолтыг хийчээд 2014 онд бид нар хөдөө орон нутгаар тойрдог байхгүй юу. Тэгэхэд биднийг ер нь л мэдэхгүй. Хамтлаг байгууллагада бараг 5 жил болсон байна шүү дээ. Тэгээ бие даасан тоглолтоо хийчээд байдаг, цомгоо гаргачаад байдаг. Тэгээд энэ тэнэгээр гадны орнуудаар аюу олон аялан тоглолт хийчээд байдаг. Тэгээд ингээ хөдөө орон нутгаар тойронгот бидний хүлээж авахгүйсэн байхгүй юу. Ер нь үзэгч багтай. Ер нь зэрэгдэл багтай явчихсан. Сая бид нар 2017 онд хоёр дахь Монголмын нэртэй цомгоо бүхэн өргөнд хийчээд тэгээ 21 аймгийг тойроход бол хүмүүс ер нь шаал өөр болцсон. Бидний зэрэгдэл бэлтгэгдсэн тий. Очоод нөгөө хүнд нөгөө хэцүү том дуунуудад дуулангуут хүмүүс амар гой хүлээж авдаг болцсон. Бидний нэг онцлог байдаг тий. Монгол нэг юм pop opera чиглэл тэгэл ингээл гоё дээлтэйгээ дөрүүлээ гарч иш оркестртэй хаач очсон бид нар оркестртэй дуулах чадвартай тий. Тэгээд дуулж байгаа уран бүтээлүүд маань хүртэл нэг тийм монгол ахуйтай тэгсэн мөртлөө мэрэгжлийн сонсогдно. Гадныхан бол тэрийг бол мундаг ялгана штэ. Хин зохиолын дуучны, хин мэрэгжлийн дуучны, хин юу хийдгийг бүгд мундаг ялгана. Тэгэхээр тэр тал дээр бас бид нар бас нүүр бардан байдیں۔ Шүү. Тэгээд олон ч арга хэмжээнд дээр гадныхаа тайзан дээр гарч Монгол орныхоо бас нэр нүрийг бодож гаргаж ил явж байсан. Хүү хамтлаг гэл ингээл гараад ирэхэд чинь дэлхийд ингээд дарахлагдаж шүү дээ. Тэд нэр өөрсдөө л хуурай хийсэн байхгүй. Тэр сувгаа өөрсдөө л хайсан. Тэ. Тэгэхээр бид нар ч гэсэн бас ялгаа байхгүй. Өөрсдөө л тэр сувгаа хайж гадны зохицол руу нэвтрэх л ялангуяа ижлөөт бид нар уран бүтээлчтэй. Бид нар халимгт очиж байхад яг ингээ хадагтай сүйтэй хөгшчүүл ногдчихсан байхгүй юу. Тэгээд өглөө болгон цайныхаа дижиг та хэд рүүгээ өргөдөг шүү гэд уйлаад хөгшчүүл нь биднэрт сэтгэлдээ илэрхийлж яасан л да. Тэр үтгэл бүр тоглолтын хувцсыг үнэртээд Монгол гоё үнэртэж чинь гэдэг жисэн байхгүй юу. Ялгаа авахгүй өвөр Монголд очиод бид нар ингээд аймаг хөшүүдээр яваад ингээ явангууд яг ингээд манай Монгол байна. Монголчууд маань ингээ хурж ирж байхад бид нар элэг маань дэвтэж байна гэл. Манай Ариунбаатар гээд одоо Чингис хаан одонд гавьяач үчи Ариунбаатар биднэрх ойрхон л доо. Тэгээд Ариунбаатар маань байн улаан үүд эрхүү Маринский театр руу ингээ явдаг. Тэгээд бид нар улаан үүд рүү очиж тоглож байгааг байхгүй. Эрхүүд очиж тоглож байсан болохоос улаан үүдд очиж тоглож байгаагүй. Тэгээд мань хүн биднэрт тэгдэг байхгүй юу. Би бол улаан үүдд мундаг өндөр зэрэгэлтэй. Тэр чинэгээрээ би маш олон арга хэмжээнд явдаг гэсэн чинь яг танах шиг юм дөрвөн залуу надтай байнга тааралдаг. Тэгээд танаа уран бүтээлүүдийг дуулдаг. Бүр цагаа эсэ чинь дуулдаг. Жамаасаа чинь дуулдаг гэдгсэн багхгүй юу. Тэгэхээр бид нар бас бодчихлоо. Бас баярлж штэ. Гэхдээ зөвшөөрлгүй. Бид нар тэгээд Ариунбаатараас л тийг сонсож байгаа. Тэгээд бид нар баярлж байгаа байхгүй юу. Уран бүтээлч хүний хувьд бол за яах вэ? Зохиогч ирэх мэрх
асуугаагүй бидний фонограм дээр ингээд дуулж ийн. За тэр бол хамаа алга. Тэр улаануудад сайхан Монголын уран бүтээлийг сурталчилж штэ. Тэгээ эдэн цаас болж амьдарч байна. Гол нь Ариунбаатартай цуг тийм үү? Ариунбаатар бол өөрөө мэдээж том арга хэмжээнд дөрвөл очиж байгаа штэ. Тэгэхээр тэр хамтлаг адилхан тэр арга хэмжээнүүдэд орой яваад байна гэдэг нь мундаг байгааз. Тэгэхээр бид нар бас тийшээ мундаг нөлөөлөл үзүүлсэн байна. Өвөрн Монгол очиход бид нартай 2-3 хамтлаг хурж иж уулзж яасан. Тэгээд танаа яг энэ стилээр бид нар уран бүтээлээ төрмөр байна. Тэгээд танаа уран бүтээлүүд бол мундаг том уран бүтээлүүд шүү гэд бид нартай хэд хэдэн хүмүүс уулзж яасан. Халимагт бол бид нар зүгээр анх байгуулагдаад 2010 онд очиж хахад бол бид нар Орос дууг яг халимгуудад дуулж өгч яасан. Нэг Монголд дуулж яасан. Тэгэхэд Орос дуу дуулахад халимгууд бол та нар юу Оросууд цаашаага та нар бүр мундаг дуулж байна. 4 ийм залуучууд ингэж гоё хоолоо салгаж дуулна гэдэг чинь амар гоо сонсогдсон юм байна гэдэг. Гэх жишээний ингээд бага ястангууд маань ингээд сонсоодоход бол ер нь биднийг мэддэг болсон юм байна. Бидний уран бүтээлүүдийг бас сонсдог юм байна л гэж бид нар ажиглаж яасан л да. Хэцүү шүү дээ. Тэ? 4 хоолой 4 залуучууд тэгээд бидний одоо дууны уран санчнд дандаа юм том эргэстерт аюу өндөр цар хүрээтэй тэ? Тим уран бүтээлүүд дуулагддаг. Нэг хүн бол хизээч бидний дууг дуулж чадахгүй. Хамтлаг дөрүүлээ хамтлаг байлаа гэхэд чинь ер нь л хэцүү те. За яг дуулна л да. Гэхдээ дууг ингээд хоолойны битар дуулахаас илүү бас их ухаанаар дуулдаг юм байна гэж бид сүүлийн үед их ажиглаж байгаа л да. Ер нь бидний сурж байхад ч гэсэн манай урт насны багш Ерөө багш энэ төр тэгдэг л байсан. Дуу өөрөө ухааны урлага. Та нар хоолой сайхан хоолойтой байна. Гэхдээ ухаанаар дуулдаг шүү гэдгийг бид нар сүүлийн хэдэн жилүүдэд маш их ойлгож байна. Тэгээд энэ Монгол ахуйг яаж хоолоогоороо дамжуулаад тэр үгний хэллэгийг интонацийг аялгаугаар дамжуулаад хүний зүрхэнд хүрэхгүй хүний тархинд хүрэхгүй гэдэг бол маш их бодлого. За одоо тэр тал дээр ер нь бид нар өөрсөндөө итгэдэггүй шүү дээ. Зөндөл одоо яах вэ? Оролдож үзсэн. Хэдүүлээ өөрсдөө сууж хагаад гоё үг хүчээд гоё өөрсдөө аялгүй бусад хамтууд болоод ах чинь те хүмүүс болоод ах чи ягаа хэдүүлээ болдгоо ингээл хэд удаа үзчихсэн яах вэ? Бидний онцлогоос шалтгаалаад заавал биднээс нөгөө мэрэгжлийн юм шаарддаг учраас тэр болдгоо юм байлээ.